Сүхбаатар аймгийн Баруун урд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль. Сарна багшийн ажлын эхний өдөр. Ахын машин зөв байгаа тавил да. Би яарад штэ. Дараа чи өөр машин зогсож та ахын машин ơi. Сайн байна уу? Сайхан амарсан өглөөдөө өдрийн минь. Сайхан амарсан? Сайн өглөөдөө сайхан амарсан уу? Оо сайн уу. Манай шинэ багш сайн байна уу? Ямар гоё хүндэтгэлтэй өгтөж авдаг юм бэ? За Аранбаатар менежер шинэ багшаа хөтөж аваарай. За, менежер нь байна. За, энд хувцас тавиад уловчоо өмсөд хөдөөш гарыг. Яана. Намайг яаж хүлээж авах болоо? Сайн байцгаана уу багш нараа. Өглөөний мэнд. За, манай сургуульд энэ хичээлийн жилд шинээр ирсэн багшигаа хүлээж авна оо. Баярлалаа. За шинэгчтэй амжилт. Баярлалаа. За шинэгчтэй. Баярлалаа. Яа багш. Энэ таны ширээ. За багш. Өглөөний мэнд та бүхэндээ шинэ 7 оны мэнд дэвшүүл суулын сэтгэл зүйч мэдчилж байна. Өдөр бүр та бид сэтгэл төвчийг шаарддаг ажил хийдэг билээ. Заримдаа үр дүн шууд харагдахгүй ч хүүхдийн дотоод ертөнцид аажмаар сууж байдаг шүү. Та бүхэн минь хангалттай хичээж байгаа. Өөрсдөө бас мартахгүй хайрлаарай. Танд амжилт хүсье. За. Надад айд сандрах зүйл байхгүй л байсан юм шүү дээ. Ингэж тусалж дэмжих ажлын хамт олон байгаа юм байна. Мен даяа. Уучлаарай жингэр орчих уу? Энэ өргөн зэрж чад байлаач. Уучлаарай гэж гарчих уу? За баярлалаа. За сайн байцгаана уу хүмүүс? За сайн суудгаач хүмүүдээ хичээл хаал арай болоогүй байна. 10 минут үлдсэн байна. Би өөрөө эрт орж хичээлээ бэлтий гэсэн сурагчд нь өөрсдөө ирчихсэн байна шүү дээ. Тэгэхээр амжилт дагуулсан 10 минут гэдгийн учир нь энэ л юм байна. Гэр бүлийнхэн бол нэг халамжлалтай хүмүүсийг хэлнэ тийм ээ. Заавар ананд. Гэр бүл бол нэг хамгийн ойр дотны. Оо яана хурлын цаг болчихсон байна шүү дээ. За, сайн байцгаана уу багш нараа. За, энэ 7 хоногийн уулзалтын цагаа эхлэе. Энэ 7 хоногийн анхаарал татсан асуудал бол сурагчдын дэг журмын асуудал, өглөө ирэхдээ уловчгүй хүүхдүүд орж ирэх. Уучлаарай багш нараа би хоцорчлоо. За, зүгээр ороо суучих юм хаа. За багш. За, ахлахангийн сурагчид хичээл хожигдох. Багш сурагчид
бүх зүйл дээр л цагаа барьдаг юм байна. За миний хүүхдүүд ээж аваагаа эрдэл хүлээн шүү. Уцаа бүрэн өмсөө шүү. Дулаан уцаа бүрэн өмсөөрэй хүүхдүүдээ. Минь сууж ээж аваагаа эрдэл сууж. Сууж миний хүүхдүүд сууж тийш суу. Орой минь тагшаа. Багшаа танд урилга ирсэн байна. Ямар урилга байсан? Ажлын гараа шинэ багш гэсэн оройн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. За цагтаа өрөөд ирээрээ баярлалаа багшаа. За сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За манай сургуулийн шинээр өнөөдөр энэ хичээлийн жил шинээр ажилд орж байгаа нийт багш ажилтнуудаа өгтөн авах ажлын гараа шинэ багш ажилтан арга хэмжээ маань ийхүү эхэлж байна. За тэгээ өнөөдрийн арга хэмжээнд маань манай сургууль шинээр ажилд орсон багш нар маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ баяр хүргье. За боловсролын салбарт баримтлах бодлогын бичиг баримтууд дээр гарын үсэг зурж та бүхэнтэйгээ өнөөдрийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. За ингээд та бүхэндээ сургуулийнхаа хүүхд хамгааллын бодлогыг бас танилцуулъя. Манай сургуулийн хүүхд хамгааллын бодлого энэ байна. За хүүхд хамгааллын бодлогоороо бид нар сургуулийн орчинд хүүхдийн эрхийг дээдлж ингэж үйл ажиллагаандаа баримталж ажилланаа. За шинэ багш Сарныг урьж байна. За хөтөлбөрийн гэрээн дээр гарын үсгээ зурх нэ. За шинэ багштай амжилт хүсье. Манай гэр бүл баттай морил. Ингээд л энэ сайхан хамт олонныхоо нэг шүн болж байгаатаа баяртай байна. Сайн сургалтыг хүүхэд бүгд сайхан харилцаа хүн бүгд. Дэлхийн удамж бидний хайртай энэ газар хамгийн дулаахан. Энд ёс зүй зөвхөн дүрм биш, харин ёс зүй бидний амьдралын хэв маяг.